За бүгдэнд нь өнөөдрийн мэнд. За өнөөдөр болохоор бүгдээ Git болон GitHub-ын тухай үндсэн ойлголтуудтай танилцах болно. За Git-ийг болвол анх Linux-с Torvalds гэдэг хүн болвол зохион бүтээсэн. За тэгээд ягаад Git-ийг зохион бүтээх болсон бэ гэдэг түүхийг ярих юм бол анх нөгөө нэг Linux Torvalds гэдэг хүн болохоор бидний өдөр тутмын ашигладаг Linux үйлдвэрлэлийн системийг болвол хөгжүүлсэн. За тэгээд тухайн Linux үйлдвэрлэлийн системд хөгжүүлэлтийнх нь шаардлагатай нийцэх тийм шаардлагыг бүрэн хангах тийм систем олдохгүй байсан учраас 2004 онд бол Git-ийг санааг нь гаргаад зохион бүтээсэн гэж хэлж болно. За тэгвэл Git гэж юу юм бэ гэдгээр ярилцъя. За Git болохоор ерөнхийдөө versional control system. За энэ нь юу гэсэн үг вэ гэж тайлбарлах юм бол version буюу ямар нэгэн тийм зүйлийн өөрчлөлтийг контрол буюу тийм удирдах систем гэж хэлээд байгаа. Тэгээд монголоор орчуулах юм бол файлын өөрчлөлтийн түүхийг хянагч систем гэж болоод хэлж болно. За тэгэхээр эндээс харахад бол ямар нэгэн тийм файлд өөрчлөлт орсон түүхүүдийг ингээд хадгалаад явдаг зүйл байх нэ гэж ойлгож байна. За Git ашигласнаар биднэрт ямар давуу талууд өгөх вэ гэдгээс эхнээс нь ярилцаад явъя. За эхлээд болохоор файлд гарсан өөрчлөлтүүдийг цаг хугацааны явцад ингээд бүртгээд явдаг гэж хэлж болно. За одоо би ямар нэгэн ийм таск байлаа гэхэд энэ таск маань project байлаа гэхэд энэ project маань 3 хэсэг таскаас бүрддэг гэж жишээ авъя. За эхний таск, 2 дахь таск, 3 дахь таск гэх. За тэгмүүтээ одоо нөгөө хөгжүүлэгч маань болохоор яах вэ гэхээр энэ 3-ыг 3 өдөрт нэгээр нь хий гэсэн үг байхгүй. За тэгэхээр энэ дээр Git ашигласнаар яах вэ гэхээр өөр дээр нэг commit буюу энэ task-ыг гэдэг зүйлийг хэдэн сарын тэдэнд хийгээд дууссан шүү гэдэг commit үлдээд тэр нь өөрийн гэсэн тийм хаштай тавтагдшгүй хаш үсчдэг. Тийм учраас эднэрийг ингээд цаг хугацааны өөрчлөлтүүдийг ингээд хадгалаад явхад хэрэг болдог гэсэн. За энийг хадгалснаар тэгвэл биднэрт ямар хэрэгтэй юм бэ гэх юм бол яг дараагийнх нь слайдн дээр харж болно. За энийг ашигласнаар бид нэр болохоор тодорхой файлын хувилбаруудыг ингээд шууд татаж авчирч харж болно. За одоо бид нэр 3 таск байгаа штэ тий. Тэгэнгүүт тэндээсээ магадгүй би эхний хоёрын нь өөрчлөлтийг зөвхөн хармаар байна гэдэг зүйл байж болох байхгүй. За тэгэх юм бол одоо Git ашиглаад зөвхөн эхний хоёр дээр хийсэн өөрчлөлтүүдийг чиний local компьютер дээр чинь шууд татаж авчирч ирээд чамд маяг гэд харуулж чадна гэсэн үг байхгүй. За тэгэнгүүтээ бас мөн 3 дахьын харах сонирхолтой байгаа мó аль эсвэл 2 дахь таскан дээр нь чи нэг асуудал гаргаад тэрийг ганц засмаар байна. Би зөвхөн 2 дахь өдөр хийсэн өөрчлөлтүүдэд харж байгаа тэн дээр засчаа гэх юм бол мөн одоо тэр commit-ийн хашийг ашиглаад тухайн commit-ийг дуудаж Git-дээр бичсэн commit-ийг дуудаж оруулж ирээд тэн дээр нь засвар хийгээд явах боломжтой гэсэн үг. За дараагийн нэг давуу тал нь болохоор Git-ийг ашигласнаар ингээд олон хүмүүстэй одоо өөрийн прожектоо амархан хуваалцаад ашиглах боломжтой. За энэ дээр болохоор ямар жишээ авч болох вэ гэх юм бол одоо бидний өдөр тутмын ашигладаг Google Doc байна. Doc болохоор яадаг вэ гэхээр бид нэр Doc гэдэг файл үүсгээд тэрийг найзууд руу шеэрлээд одоо би энд чимгэлтэй дөрөв сууж байгаа би баян зүрх дөрөвт байгаа найз руугаа ингээд шеэрлэнгүүтээ бид хоёр ингээд яг зүг байгаа юм шиг ашиглаж болдог шүү дээ. Энэ зүйлийг бас энэ одоо бидний бичдэг кодн дээр оруулж ирж байгаа зүйл нь Git байхгүй. За тэгээд энэний дэлгэрэнгүй дараагийн нөгөө нэг кодын хичээлүүдээр ингээд тайлбарлаад явах учраас өнөөдөртөө бол нэг энэ хүрээд орчиж болно. За ямар ч гэсэн Git ашигласнаар бол би олон хүмүүстэй прожектоо хуваалцаж ашиглах боломжтой байна гэж ойлгож авч байна. За дараагийн нэг чухал ойлголт нь болохоор Git-ээс гадна нэг хостинг платформуудын талаар бол ярилцсан өнөөдөр. За хостинг платформуд гэдэг нь юу вэ гэх юм бол манай Git болохоор одоо бидний нэг прожект шүү дээ тий. Ямар нэгэн прожект одоо онгоцны захиалгын систем ч юм уу нэг прожектын дээр Git-ийг оруулж ирээд бид нэр одоо өөрчлөлтүүдээ ингээ хянаад явуулчлаа шүү дээ. Тэгэнгүүт тэр чинь болохоор одоо бидний ойлгож байгаагаар бол local компьютер дээр байгаад байгаа байхгүй. Local компьютер буюу яг миний өөрийн компьютер дээр байгаа гэсэн үг. За тэрийг бид нэр одоо өөр хүнтэй ингээд одоо тэр баян зүрх дөрөв сууж байгаа найзтайгаа хуваалцаж ашиглахын тулд бид нэр энийг сервер дээр тавих ёстой. За тэр серверүүдийн биднэрт хангаж өгöd байгаа зүйлүүд болохоор энэ хостинг платформуд байгаа гэсэн үг. За эдгээр болохоор яадаг вэ гэхээр
тэр байгаа өөрчлөлтүүдийг өөрийн сервер дээр байрлуулад тэндээсээ ашиглах боломжтой гэсэн. За нэг давуу тал нь болохоор бид нэр хэрвээ local компьютер дээр project ашиглаж явах юм бол тэр чинь одоо чиний компьютер чинь RAM нь гэмтдэг ч юм уу, hard нь гэмтдэг ч юм уу, тийм тохиолдолд тэр одоо чухал төслийн ажил байлаа гэхэд чинь ингээд алга болчих том өрсөлдөлтэй. За тэгмүүдээ чи Git ашиглаад энийг хостинг платформуд юм дээр ингээд GitHub юм уу, GitLab юм уу нэгэн дээр нь аккаунт үүсгээд тэн дээрээ repository буюу project болоод оруулчин болвол чи лаптопоор солио, лаптоп чинь хинхэрлээ гэсэн тохиолдолд яг тэр хостинг платформ дээр чи хатгалаастай байж учраас энэгээрээ бас давуу талтай. За өнөөдөр болохоор бид нэр GitHub-ын тухай болол ярилцсан. За эндээс өөр GitLab болон Bitbucket гэдэг яг адилхан хостинг платформ энэ гураас өөр маш олон байгаа. Судлаад үзэх юм бол ялгаатай нь ямар фичерүүдтэй, ялгаатай free хөлбөртэй юм уу, аль эсвэл open source юм уу гэдгээрээ ялгаатай гэсэн. За өнөөдөр бид нэг GitHub-тай танилцсан байгаа. За GitHub болохоор 2008 онд бол анх зохион бүтээгдсэн. За тэгээд түрүүн дурдсанчлан Git hosting платформууд юм бол нэг. За тэгээд гол гарч ирсэн зорилго нь болохоор нээлтийн төслүүдийг хуваалцаж ингэж ашиглах зорилготойгоор бол гарч ирж исэн. За энэ дээр нээлтийн систем гэдээ ярих юм бол прожектууд гэдээ ярих юм бол Facebook, одоо React Native-ийн прожектууд, React-ийн прожектууд бүгд open source байдлаар бол Git дээр байж идэг. Чи хүсэх юм бол тийшээ ороод комментийг өөрчлөөд тэр прожектыг татаж аваад ажиллах боломжтой гэсэн үг. За дараачих нь Git болохоор одоо нийт 28 сая гаруй хэрэглэгчтэй. За тэгээд 57 сая орчим тийм repository буюу прожектууд байдаг гэсэн. За Git-ийг 2000 Git-ийг болохоор саяхан Microsoft компани бол 7.5 тэрбум доллараар бол худалдаж авсан гэдэг мэдээлэл байт юм лээ. За GitHub ашигласнаар биднэрт ямар давуу талтай вэ гэх юм бол өмнөх юм дээр би Git гэдээ ячруулаа бүгдэн дээр нь GitHub шүү. Тэгмүүдээ GitHub ашигласнаар ямар давуу талууд биднэрт авчирж байгаа вэ гэх юм бол за одоо local дээр байсан нөгөө нэг өөрөө ганцаараа ашигладаг байсан төслөө бид нэр GitHub дээр байршуулснаар чин cloud server дээр байршуулчлаа. Хаанаас ч хандаж тэрнэр рүү ашиглах боломжтой. За мөн чи компьютертэй найдаад үн цэнтэй прожект хадгалахгүй тэр cloud server дээр авчиад хадгалах тийм бүрэн боломжийг бол оруулж биднэрт тийм боломжийг бол өгч байгаа. За дараагийн нэг том боломж нь болохоор одоо нөгөө манай прожект чинь GitHub дээр ингээд чиний аккаунт дээр чинь ингээд байрлуулж байгаа шүү дээ. За тэгэнгүүт тэндээсээ болохоор чи ингээд бусд хүмүүст хуваалцах боломж гарч ирж байгаа. За одоо адилхан GitHub аккаунттай нэг найз руугаа чи хүсэлт явуулаад хуваалцаж болно. Одоо Америкт байгаа найзтайгаа ч юм уу тэгж яг нөгөө нэг Google Doc шиг хуваалцаад ашиглах боломж нь бол бүгдээд гараад ирж байгаа юм. За дараагийн нэг давуу тал нь болохоор чи тухайн прожектыг өөрийн компьютер дээр татаж авч ашиглах боломжтой. За одоо энэ дээрс харах юм бол хоёр хуваалцсан хоёр найз чинь өөрийнхөө local компьютер дээр чиний прожектыг яг чам дээр ямар өөрчлөлттэй байгаа тэр хэвээр нь ингээд татаж аваад ашиглах боломжтой болж ирсэн байгаа. За дараагийн нэг бас нэг боломж нь юу вэ гэхээр одоо эдрээгаа ингээд шеэрлээд бүгдөө ингээд ашиглаж чадхаар болчихлоо шүү дээ, тийм. Тэнгүүд мөн өөрчлөлтүүдэд нэгтгэдэг тийм засвар өөрчлөлт оруулах боломжуудыг бол бас хангаж өгдөг. За одоо энэ дээр манай нэг найз одоо миний прожектыг би прожектыг хуваалцаад өөрхөн компьютер дээр татаж аваад за магадгүй энэ Америкт байдаг байж байгаад яг унтчих хогоор нэг шинэ өөрчлөлт оруулаад тэрийгээ болохоор манай яг үндсэн прожект руу ингээд pull request гэж ярьдیں۔ Тиймэрхүү одоо ийм бол өөрчлөлт оруулчлаа шүү гэдэг юм үзэгч юм гэсэн үг. Тэнгүүд би энийг хянаад хараад за зэн чинь ингээд болох юм байна гэх юм бол би прожект руугаа оруулаад иймэрхүү зарчмаар ингээд одоо би ийм өөрчлөлт явуулчлаа чи хараад өг гэд ингээд нэгтгээд нэг прожектын дээр ажиллах боломжтой гэсэн. За одоо энэ дээр ирсэн өөрчлөлтийг би прожект руугаа оруулах юм бол одоо энд манай Баянзүрх сууж байгаа найз магадгүй одоо энэ дээр юм нэмэлт юм орсон гэдгийг мдээгүй байгаа юм бол миний энэ шинээр орсон өөрчлөлтүүдийг татаж аваад
загаад локал компьютер дээрээ татаж авах тийм боломжтой. Тийм болохоор ингээд хуваалцаж ашиглахад бол маш тохиромжтой болоод ирж байгаа. За одоо баг Git ашигладаггүй тийм компани, project, том project-ууд гэж ер нь баг байхгүй баг. За тэгээд ажлын байран дээр гарах юм бол хамгийн том чадвар чинь чамаас хамгийн ихтэй чадвар чинь болохоор Git-ийн мэдлэгийг бол нэгтгэв. За тэгээд байгууллагаас хамаарат одоо нэг хостинг платформуд ондоо байж болно, GitLab ашигладаг байж болно, GitHub ашигладаг байж болно, Bitbucket ашигладаг байж болно. Тэн дээр чинь ганц ашиглагдж байгаа юм зүгээр Git гэдэг ойлголт чинь ашиглагдж байгаа учраас тэр платформуд нь бол нэг сонирн биш. За өнөөдрийн хичээл бол нэг энэ хүрээд дуусч байна. За тэгээд дараагийн хичээлээр бид нэр илүү кодон дээр төвлөрч ажиллана. За илүү Git-ийг хэрхэн яаж суулгах уу? За мөн очноо хэрхэн бэлтгэх үү? Git-ийг хэрхэн ямар замаар ашиглах уу? За тэгээд Git дээр үндсэн тийм тохиргоо командуудын талаар бол танилцах болно. За тэгээд дараагийн хичээлээр уулзцгаая. Бүгдэнд нь баярлалаа.